Хай. Бичлэгтэй тавтай морил. За яг нэг юм хэлчихсэн болчлаа. Бичлэгтэй тавтай морил. За тэгээ бичлэгийг маань үздэг, subscribe хийдэг, comment бичдэг бүх хүмүүстээ баярлалаа. Ямар хан бичлэгээр би 2026 онд яг glow up хийх талаасаа ер нь юу төлөвлөж байгаагаа нэг нүгүү хэлээ. Шууд ингээд өөрийнхөө биеийг шууд дээрээс нь хаваа доошоо ингээд ярьчих. За хамгийн эхлээд үсний ургалтан дээрээ би үнэхээр төлөвлөгөө тавьж байгаа. Би одоо миний үснийг иймэрхүү урттай энэ та нар миний уртыг харуул. За би үсээ ямар урттай ер нь бол болгомоор байдаг вэ гэхээр би үсээ одоо яг ийм үстэй болохыг би бол мөрөөддөг байхгүй юу? Яг ингээд ийм одоо нуруунд дээр маань болохоор одоо инээ үсэн. За ингээд ийм үстэй болохыг би ер нь бол ингээд мөрөөддөг хүн. Тэгээд энэ мөрөөдөлтөө би 2025 онд ер нь бол жоохон ч гэсэн төгсөн гэж үзэж байгаа. Яг тэгэхээр би өмнө нь энэ миний одоо байгаа энэ үс бол миний баг энэ 30 хэд наслахтаа баг байж үзэж байгаа хамгийн урт ус ахгүй юу? Би дандаа үсээ тайруулдаг. Жилдээ бол за ер нь улиралдаа бол ер нь зоолттой тайруулна да. Тэгээ яг нэг одоо миний амьдралдаа хамгийн урт байсан ус бол ер нь ийм ус ахгүй юу? Одоо нэг ийм энэ үсийг би яг ийм эртээ ус болоод ирэнгүүт нь би зүгээр шууд ийм болгочдөг. Ингээл ер нь ингээд дандаа тайруулаад яваад идэг гэсэн. Тэгээ ер нь бол би урт устэй болох төлөвлөгөө тавьж байгаа. Тэгээ та хэд ч гэсэн яг 2026 оны сүүлээр миний үсний уртыг бас хараарай. Энэ бичлэгээ би яг 2026 онд яг дахиж үзээд харьцуулалт хийгээд, реакшн хийгээд одоо ямар болсон байна? Би яг энднийгээ биелүүлж чадсан үгүй юу? Хэдүүлээ гоё намайг дүгнэе. За тэгээ энэ үсээ ингэж ургуулхад бол би юу ингэж төлөвлөж байгаа гэхээр би хуухандаа бол нэлээд сайн арчилгаагаа бол байнгын хийн. Одоо миний нөгөө хийдэг хуух гуйжуулах тий. Хуух гуйжуулалт бол угаасаа 7 хоногт нэгээс 2 удаа хийн штэ. Тэнгүүтээ угаасны дараа болгон хуухны тоник түрхэн тэр нь бол хуухны яг тослог хуурай яг тэнцвэржүүлээд чийгшүүлээд дээрэс нь болцоонуудыг бүгдийн сайн ингээд чангалж өгснөөрөө ер нь бол ингээд үсний ургалтыг хурдсган дээрэс нь уналтанд ч гэсэн айгуу сайн штэ. За давхар ингэж наанаас нь бүтээгдэхүүн хэрэглээд давхар би биотин бол уусаар байна. Та нар нөгөө мэдэн штэ би энэ Nutri-Day энэ биотин хэрэглэдэг 10,000 тунтай биотин ер нь өндөр тунтайд орж байгааз энэ биотиныг би өдөр алга нэг ширхгийг уудаг. Энд чинь дотроо 90 ширхэгтэй байдаг 3 сарын хэрэглээ. Тэгээд энэ биотиноо давхар амаараа ч гэсэн уун дээрэс нь үсний одоо үсээ урт гоё ингээд эрүүл ургуулхад яг энэ үзүүрүүд айгуу чухал хэдэж штэ ингээд үзүүр муухай болоод эхлэнгүүт угаасаа тайруулах болдгоо штэ та нар мэдж байгаа. Тэнгүүд энэ үзүүрийг одоо ив эрүүл ямар ч салаагүй одоо гоё гэрэлцсэн тийм байлгахад бас тоосоос амар чухал, кондишнер чухал, шампунь чухал те. Тэгэхээр би тэр болгон дээр угаасаа анхаарна. Одоогоор миний үс бүр ямар ч салаагүй би сүүлд яг сая 2025 онд Монголд ирчээд би 6 сард байна уу? Би 7 сард л үсч орж яг ийм Wolf тайралт хийлгсэн. Бишээ. Ямар тайралт хийлээ? За би тайралтынхаа нэрийг мартчихжээ. Тийм тайралт хийлгсэн. Тэгээ би одоо яг тэр тайралттайгаа л явж байгаа. Энэ тайралт бас үсээ ургуулхад улам ингээд урт харагдуулахад ч гэсэн ер нь бол гоё тусалдаг тайралт юм шиг ер нь бол санагдсан. Ингээд заримдаа ингээд нөгөө муухай харагдаад ер нь бол нэг тайралт хийлэхгүй бол харагдаад идэв шүү дээ. Тэнгүү тайралт хийлгэнэ гэдэг чинь үснийхээ уртаасаа хаснаа л гэсэн. Тэгэхээр чи үснийхээ уртыг хасчгаа чинь нөгөө нэг явж исэн төлөвлөгөө маань тэгэл нураал ингээд шантраад эхэлдэг шүү дээ. Тэгэхээр яг тийм нэг үсэг ингээд нэг бохор тайралтыг нэг бохор харагдуулахгүй хөөрхий ингээд нэг юм ургасан ч гэсэн бохор тайралттай харагдахгүй тийм тайралт юм шиг санагдсан. За дараа нь арьс арчилгаагаа явчих. Арьс арчилгаа явахад бол би угаасаа өмнө нь өдөр болгон, өглөө болгон, орой болгон арьс арчилдаг байсан. Би тэрийг бол угаасаа алдахгүй. Яг л тэр хэмнэлийг бол байн насан туршдаа хүн хөтлөө бол хийн. Дээрээс нь нэмрэнд би яг нөө амаараа уудаг арьсны витаминууд шүү дээ. Би тэднэрийгээ бол өөр гоё шинүүдийг ч гэсэн би гоё тушиж үзээл байна. Одоо би та нарт яг шинийг дахиад тушиж үзэж байгаа нэг витамин бол харуулъя.
Та нар угаасаа намайг мэдэн штэ. Би нөгөө коллаген болохоор би Nutri-Day ийм коллаген, загсны коллаген хэрэгэлдэг. Дээрэс нь одоо энэ бол юу нь бол минийх дуусж байгаа. Одоо баг нэг 10 шиг л үлдсэн байна уу да. Энэ бол дуусж байгаа. Гэхдээ энэ дууссан ч гэсэн би коллаген бол давхар аавна. Гэхдээ арай өөр тунтайг нь авч магадгүй. За тэнгуүтээ би давхар одоо нэг ийм витамин бас хэрэглэж үзэж гин. Энийг болохоор дотроо ингээд олон тусдаа ингээд савлагдсан байгаа. За тэгээ энэ тусдаа савлагдсныгаа онгойлгонгууд энэ бас л ер нь арсандаа зориулж авсан гэсэн. Онгойлгонгууд ийм их шар юм байгаа. Энийг тагнаан дээрээ наагаад хэрэгэлдэг. Энэ ер нь бол ингээд ийм одоо бид нар чинь ингээд байнгын агаарын бохирдолтой байгаа штэ. Тэнгүүд хүн одоо арсаараа гаднах байдлаараа ч дотроосоо ч ер нь бол ингээд байнгын бохирдолтой явж байгаа. Тэнгүүд тэр бохирдлыг нь бол хоргоожуулаад хамгийн сайн шингэцтэй, дээрэс нь арсан дээр ч гэсэн нөсөө толгов батг гаралтыг хүртэл ингээд тэнцвэржүүлдэг. За дээрэс нь арсан дээрээ одоо нөгөө гой гой юм арсны тарилгууд байдаг штэ. Би ууган тэр тарилгыг одоо ер нь бол хийлгээд тогтмол хийлэгдэг болъё доо тэр нас маань ч гэсэн ирсэн байна да гэж би бол бодчихсон байхгүй юу. Одоо би чинь 30 гарсан шүү дээ. За тэгээд тэр тарилгуудаа ингээд бодоод одоо жишээ нь хүмүүсийн сайн мэддэг Rejuran, PDRN гэд нөө тарилгууд байгаа штэ. Галераны хүчээлгээд энэ тарилгуудыг би өгнө тогтмол хийдэг болъё доо гэсэн чинь би яг саяхан хэлэгжсэн хүний сэтгэлийг сонсоод амар өвддөг гинэ. Тэгээ бүр ингээд айцсан ингээд зүрхэнд орсон. Тийм болохоор за би зүгээр л арьс ашлагаагаа би тултал хийдэл гэсэн байгаа. Бүр ингээд амар айж ин. За тэрийг үнэхээр би хэлгэх ёстой бол зүгээр жилд нэг л удаастаа нэрэ гүрийгээл хийлгээ даал гэж бодож байна. Бид нар одоо наан арьсан дээр ингээд галерны хүчил түрхээд арьс сайн чигшэл авахгүй гингүүт хүчээр арьсны доторх давхар руу нь одоо тэр нөө галерны хүчлийг шууд ингээд хүчээр хийж байгаа штэ. За тэгээд юу нь бол амар өвддөг гэж сонсноос хойш би зүгээр арьс ашлагаагаа өглөө орой бүр заавал хийн би бүр хизээж алгасахгүй. Тэгээд дээрэс нь би бүр одоо нөө арьс ашлагааныхаа бүтээгдэхүүнүүдийг ч гэсэн айгүй сайн судалж агаад сайн гэснүүдийг нь заавал хэрэглэнэ л гэж бодсон. Тэгээд нөө ботокс хийлгээ гэж бас нэг бодож байгаа штэ. Ботоксыг харин дулаархаар ер нь жоохон бодно. Би хийлгэж магадгүй. Би одоо яг энэ нөгөө ботокс ч юм болохоор ер нь бол ингээд нүдний энэ цацраг дээрэс нь энэ нөгөө нэг юм зураас гарсан байдаг шүү дээ. Энэ зураас тэнгуүтээ тухны үрчлээ тэгээд нөгөө голын энэ үрчлээ хэрэг байдаг бол хүмүүс ер нь хэлэгдэж шүү дээ. Ботоксыг ер нь тэр газруудад надад ер нь бол яг нүдний энэ цацрагны үрчлээ байхгүй. Тэгтээ энэ доотлын зохины энэ үрчлээ байгаа. Тэгтээ энд ботокс гэж болохгүй. Одоо ингээд хараа энэ бол ингээ гайг байхгүй. Энэ бол зүгээр гайгууд орж байгаа 30 настай гэхэд энэ бол гайг байгааз. Энэ одоо доотлын зохины энэ хүчлийг болохоор ботокс угаасаа хийж болохгүй. Тийм болохоор энд одоо бүр яах ч арга байхгүй. Бүр үнэхээр ингээд татуулж оюулж моюулдгүй юм бол энэ үнэхээр арга байхгүй. Тэгэхээр одоо ингээ сайн зохины тосоо сайн түрхэнэ. За тэгээд энэ голын энэ одоо хөмсгөө зангидгаар гарч ирдэг энэ хүчлэл бол надад байхгүй. Би одоо ингээд хамгийн зангидж байгаа юм заяа. Энэ голын энэ зураасны хүчлэл бол надад угаасаа юу ч байхгүй. За тэгээд ийгсэн чи энэ тухныг бол надад байгаад авах одоо энэ арда. Ингээд дээшээ хөмсгөө өргөнгүүд минийх яг энэ дээрээ амирх гарч ирж байгаа. Тэгэхээр минийх бол энэ минь дээр хийх ямар ч шаардлага байхгүй ботокс. Яг энэ дээрээ тухруугаа ойрхон яг энэ хэсэг дээрээ өрнөл хийлгэмээр байгаа. Тэгээ нэг зориг оруулах нь хийлгэн. Тэнгүүд энэ уг нь бол надад өвчлээ байгаа. Гэхдээ би энийг бол бас арьс ашлагаагаа л сайн хийдэг гэж боддог. Энэ унжилт бол яалтчгүй насных дээрээс нь нөгөө айгүй огцом тархлаад огцом турхаар арьс ингээ унжаад эхэлт юм билээ. Бүр яалтчгүй ингээ сулард юм билээ. Ингээд багаар ингээ жин хасдаг хүмүүс байдаг штэ. Тэр тохиолдолд бол уг нь зүгээр юм билээ. Яг арьс ч гэсэн давхар уяатан байдлаа алдахгүй яг ингээд арьс ч гэсэн давхар ингээд багаар ингээд чангараад яг турж байгаа нөхцөлд явд юм бэлээ. Би ч юм болохоор сая хоёр төрөлтөн дээр хоёулын дээрээ 20 кг нэмсэн. Хоёулаа эхнийх дээр ингээд 20 кг нэмлээ. Тэр 20 кг маань би бүр ингээд яг нэгээс 2 сарын дотор бүр ингээд бүгд байхгүй болдог заяа. Тэгээ хоёр дахь дээрээ ч гэсэн бас л 20 кг нэмсэн. Бас л сарын дотор ингээд байхгүй болно. Тэнгүү чин бүр ингээд амар огцом ингээд таргаллаа тураад байгаа хгүй. Тэгээ яалтчгүй бүр ингээд одоо ингээд энэ нөрчлөөр та ингээд уг нь бол байгаа. За тэгээ энийг бол би одоо өнгөрсөн өнд нэрэн зүгээр би арьс ашлагаагаа сайн хий даа гэж бодож байгаа. Дээрэс нь би нөгөө нэг юм гуаша маягийн юм бас ингээд хийгээд байгаа. Гэхдээ минийх яг юм чулуун гуаша бол биш.
нөгөө юм модон хуухандаа хүртэл ингээд массажлдаг юм нөгөө модон байдаг шүү дээ. Тэр маань юм хоёр юм сэрэг таахгүй юу. Тэнгүү тэрнгээрээ би зүгээр ингээд одоо арьсаа өргөх маягтай. Тэнгүүтээ дээрэс нь одоо энэ V line-а жоох ингээд гаргах маягтай. Би өөр нь бол серумад хүрчээд байнга ингээд байгаа. 10 явууллаа, дахиад энэ руугаа 10 явууллаа. А дээрэс нь би яг энэ хэсгийн унжилтаа гайг болохын тулд нөгөө хоёр сэрээтэй ямаараа би яг энэ ингээд нөгөө хацар байгаа шүү дээ. Хацараа дагуулад ингээд явуулаад байгаа гэсэн үг. Ингээд дэш нь хөргөөд. Хацараа шанаагаа дагуулад. Ингээ 10 удаа энэ дээрээ бас ингээд 10 удаа ингэж хийдэг байгаа. Тэгээ өөр бусан дээр нь бол хийхгүй байгаа. Тэгээ энийг бол би бас ингээд тогтмол 2026 онд бүр тогтмол хийгээд 2026 оны сүүлээр би яг одоо энэ байгаа энэ байдал маань тэр чигээр ингээд байгаасай гэж ер нь бол хүсэж байна. Ер нь витаминуудыг бол гоё гэсэн болгоныг л ер нь бол туршиж үзнэ. Арьс ашиглаган дээр ч гэсэн гоё гэсэн найрлага болгонуудыг бас гоё туршиж үзмээр байгаа. Одоо ингээд жил ирэх тусам гоё ингээд шин найрлагууд гарч ирээд байгаа хгүй юу. Сая яг 2025 оны дундаас эхлээд нөгөө PDRN-тэй найрлах ч бүр ингээд үнэхээр viral болсон шүү дээ. Одоо 2026-нд ч гэсэн яг PDRN-тэй найрлах бас viral болох байхаа. Би яг ингээд 2025 оны дундаас эхлээд тэр PDRN-тэй найрлагын хідэн бүтээгдэхүүн дээр байсан чинь одоо хідэн брэндүүд дээр байдаг байсан чинь одоо миний мэдих тэр одоо солонгос брэндүүд дээр баг бүгдээрээ эхнээсээ яг PDRN-тэй төвнөр серум гэдээ гаргаж байна. Тэгэхээр гоё тэр болгоныг шин найрлагууд угаасаа байнга хүмүүс ингээд шинийг эвлэхлээ зохиогоод байгаа болохоор тэд нарыг нь би бас бүгдийг гоё үзмээр байна. Яг нэг ингээд одоо энэ л надад ингээд таарад идэв гэсэн юмнаа байнга ингээд хэрэглэмээргүй байна. Жил ирэх тусам гой бүр илүү сайн үйлчилгээтэй найрлах хүмүүс зохион бүтээгээд байгаа учраас тэрийг нь бол би хэрэглээл явна. Би байнга солиол явна гэж бодож байгаа. Тэгээ тэр болгоныгоо ч гэсэн хэрэгтэй хүнд нь түгээгээд одоо энэ ийм бүтцтэй юм байна. Надад ингэж мэдэрж ийн төрхөө те. Тэрийг бол би хуваалцсаар байна. Би 2026 онд яг арсны талаасаа одоо сэрх нөсөө толбоо бол би бүр ингээд дахиж нэмхгүйгээр одоо байгаа сэрх нөсөө толбоо зүгээр л би гоё юм глови болгомоор байгаа арьсаа. Тэр нь юу гэсэн вэ гэхээр бүр юм нэг амар холын юм ер нь бол ингээд хүсэхгүй гэж бодож байна. Тэр холын юм нь болохоор миний арьс одоо ер нь бол хизээч хүүхд дөнгөж одоо ингээд нөгөө жоохон хүүхдийн арьс чинь бүр ингээд ямар ч өөгүй болбраа цагаан бүр энэ тэндээ ямар ч юм одоо нөгөө арьсны өнгөнд хүний арьсны өнгө ч одоо ингээд нөгөө амьдралын явцад ингээд хэсэгтэй ингээд өөр өнгөтэй болсон байдаг шүү дээ. Тэгвэл хүүхдийн арьс тийм шүү дээ шүү дээ. Миний арьс одоо тийм болно гэж байхгүй юу? Одоо тэр амарлаг лазер гоо сайхны одоо нөгөө тарилга марилга юмнуудыг гоо сайхны үнэтэй газруудад очиод ч миний арьсны өнгө бүр ингээд 100% толбгүй болоод 100% арьсны өнгөнд жигдрээд тийм болох ямар ч нөхцөл байхгүй багт чинь өөртөө бүр ингээд тийм зориг тавиад тэгээд тэр нь бүр ингээд үнэхээр бүр юм бүтшгүй юм багт чинь тэрэндээ хүрч чадахгүй болонгуудаа өөртөө гутрах ч юм уу тийм юм бол гарахгүй. Тэгэхээр би одоо 2026 онд арьсан дээр яг ямар төлөвлөгөө тавьж байна вэ гэхээр арьсны хамгаалтын бүрхүүлээ би үнэхээр тултал сайжруулна. Тэгснээрээ одоо арьсны тэр эмзэгшилт, улаалт, батг гаралттай тэд нар чинь ер нь бол ингээд хөөрхөн ингээд жигдэрнэ. Тэгснээрээ бас давхар тэр нөө нисэх нөсөө толб ямар нэгэн батганы толб молб те тэр нөсөө толбнууд чинь ч гэсэн нэмж гарахгүй. Нөгөө нөхцөлт маань нөгөө өвчлээ маань ч гэсэн би аль болох л ингээд одоо байгаагаа ингээд барихыг хичээнэ. Тэр бас ингээд бүрэн алга болно гэсэн юм байхгүй шүү дээ. Тэгэхээр би одоо байгаа нөхцлөө ямартайч алдагдуулахгүйгээр барихыг хичээнэ. Барихыг хичээж чадчихвэл энийгээ бас ингээд жоохноор ингээд сайжруулаад явна. Гуравт нь мейкап. За мейкап дээр болохоор би яг юу руу зорж ийн вэ гэхээр бүх мейкапынхаа бүтээгдэхүүнийг нэг паучнд ингээд хийх косметикийн ингээд уутанд хийхэд ингээд бага байх, минимал байх. Би тийш ер нь бол их зорж байгаа. Миний мейкап ч ингээд амар их байхгүй юу. Тэгээд одоо тэр маань минимал болгоно гэдэг нь одоо эхнээсээ юу гэсэн үг вэ гэхээр одоо тэн гэхэд жишээ нь би угаасаа та нар ингээд намайг мэдэн штэ би чи ингээд амар их нүдэ тэнддэг хүн биш. Тэгээ дээрэс нь одоо
Тэнтгээс гадна би тийм техник орсон нүдний будалд хийдгүү штэ. Одоо cut crease, smoky, эсвэл ингээ уусгалттай, урдаасаа ахуулаад хойшоо ингээ уусгалттай ч юм уу те. Smoky ч юм болохоор ингээ угаасаа ахуулаад дээшгээ уусгалттай штэ. За одоо тиймэрхүү нилээ ингээ техник шаардсан өнгө хэрэгтэй тийм будалд би угаасаа хийдгүү штэ. Одоо та нар одоо ч гэсэн хамгаалж байгаасаа те. Би тийм будалд хийдгүү юм чинь би олон тэн надад үнэхээр хэрэггүй. Тэгэхээр бараг юм нөгөө ганцаараа байдаг тэн байхад хангалттай. Одоо жишээ нь ингээ тэнэ жижигсхий гэвэл ийм бай тээ. Яг cushion foundation дээр ч гэсэн гоёгоо олтлоо бас ингээд хэрэглээ тушаад үздгээр бас үзнэ. Хайлайтер дээр жишээ нь ингээд тэр одоо 4-тэй хайлайтер, 3-тай хайлайтер, 2 өнгөтэй хайлайтер гэдэг тээ. Над үнэхээр тэнд нэг хэрэггүй. Би угаасаа нэг л өнгөөр хайлайтер тавьдаг. Тэр нь угаасаа цав цагаан өнгөөр би хайлайтер тавьдаг. Ямар ч тийм ийм амар одоо бэж өнгөтэй ч юм уу тээ. Шаргал ч юм уу эсвэл ягаан туяатай ч юм уу би тийм өнгөөр хайлайтер тавьдаггүй. Угаасаа яг цагаан суртай хайлайтер тавьдаг. Тэгэхээр яг тэрийгээ бас гоё олно. Нэг юм мейкапн дээр надад нэг асуудал байдаг. Тэр нь юу вэ гэхээр Монголд миний одоо ингээд сонирхоод байгаа авмаар байгаа хэрэглэмээр байгаа тэр бүх брэндүүд Монголд албан ёсоор байхгүй. Яг Монголд ингээд зарим ингээд миний сонирхоод байгаа нь зарагдаж байна л та. Гэхдээ тэр зарагдаж байгаа газрууд чинь одоо ингээд нөгөө олон юм оруулж ирээ зарж байгаа газар штэ. Олон төрлийн юмнууд оруулж ирж зарж байгаа газар чинь өөрөөсөө Монгол хүмүүсийн арьсанд дунджаар яг аль нь илүү их тохирч гин. Энэ алийг нь эсвэл монголчууд илүү их авч гин, авах хандлагатай байна гэсэн юмнуудыг л оруулж ирдэг байхгүй юу. За тэгээд яг хэрвээ би хүсэжсэн юм тэр одоо юм газруудаас оллоо гэхэд би дараа нь тэр одоо дуусна штэ мэдээж. Дуусаад яг авах гээд очингууд миний яг тэр авах гээд байгаа тэр өнгө, тэр брендийн тэр одоо найрлагатай бүтээгдэхүүн нь байхгүй байдаг хгүй юу? Тэгэхээр би хүссэн үедээ яг тэр өөрийнхөө хүсэж байгаа бүтээгдэхүүнийг хэрэглэх надад тийм боломж байдгүй. Тийм тэр жоох ингээ асуудалтай байдаг болохоор ингээд байнга ингээ эрэл хайгуул хийгээсэй л байгаа даахгүй одоо яг албан ёсоор байдаг газруудад би энэ хэрэгэлдэг одоо тэр өнгөтэй юм юугаар орлуулж болох уу гэдгийг бид нар албан ёсны байдаг газруудаас хайдаг гэсэн. Тэр албан ёсны газрууд чинь бүх одоо шэйдүүд нь одоо байнга ингээ сонголттой байж идэх те. Тэгтээ бас л жоохон хэцүү л байдаг. Хэдий байдаг тэр албан ёсны газруудад бүх шэйдүүд нь байгаа ч гэсэн бас яг очингууд миний авмаар байгаа өнгө бас байх тохиолдол байдаг. Тэгэхээр бас ингээ хүлээх хэрэгтэй болдог. Тэгээ ингээ мейкапн дээр угаасаа ингээ ийм асуудлууд байдаг болохоор би бол байнгын шинэ юмнууд аваад апдейтээ хийдгээрээ бол бас хийгээд явна. Яг л скин кэртэй адилхан бас л хийн. За хүзүүний хайр сахилгаа бол нэр нь бас ингээд бүр үнэхээр тултал хийн. Яг нүрийн хайрстайгаа хамт ер нь хүнийг ингээд нас явж байгааг нь юугаар таньж болох вэ гэхлээр дөрөв юм би бол ингээд хардаг байхгүй юу. Тэр нь юу вэ гэхлээр гарны одоо энэ арьснуудын яг энэ нөгөө нэг энэ өвчлөөтэй хэсэг шүү дээ гарны яг энэ өвчлөөтэй хэсгүүдийн арьс хэр их ингээд ийм хуурай одоо өвчлөөцсөн байна. Надад энэ ингээд хүний насыг бас ингээд харуулт юм шиг санагдахгүй энэ гар. Яг аюу одоо тийм гарны хэрэглээ ихтэй хүмүүс бол байгаа л да одоо тийм ажил хийдэг хүмүүс тэглээгээд бас ууг нь бол гараа хүн чинь байнга ингээд арчлаад байх боломжтой. Арчлаад ч гэсэн цаанаасаа нас явах тусам жил ирэх тусам эн чинь ингээд нэг коллаген алдаалаа шүү дээ. Тэгэхээр ингээд гар бол яалтчгүй ингээд хүний ингээд хөвшөлтийг бас ингээд харуулдаг юм шиг надад бол ингээд санагддаг. За тэнгуүтээ хоёр дахь нь болохоор хүзүү байна. Хүзүүний арьс бас ингээд хэр ингээд их хүчлээтэй байна. Хэр ингээд ийм сулаж унжсан байна те. Тэр бас надад ингээд хэр их өөртөө анхаарч арчилгаатай хүн бэ. Дээрэс нь нас нь бас ингээд ер нь хэд орчим хүний нас бэ гэдгийг нь бас ингээд харж болох юм шиг санагддаг байхгүй юу. За гурав дахь нь болохоор энэ байна. Би болохоор ер нь бол нэлээд юм хуудастай юм байхгүй юу. Гэхдээ ингээд миний хувьд бол одоо ингээд хуузнаас ахуулаад одоо энэ чих хоорондын энэ зай байгааз яг энэ зайны хүчлээ. Энэ зайг хүмүүс ингээд мартаад идэв санагдаад байдаг хгүй. Тэгмээ энэ одоо ингээд бүр үнэхээр 50 60 70 нас болохоор энэ бол үнэхээр аяга хүчлээт юм билээ. Тэгэхээр ингээд 60 70 настай хүнийхийг бол одоо ингээд энэ хэсгийг нь харлаа. Одоо ядаж хэд орчим насны хүн байна те. Нэг 50 гарсан 60 гарсан 70 гарсан гэж нөө таамаглах боломжтой юм шиг санагдсан. Хамгийн сүүлд дөрөвдөх нь болохоор нүдний энэ нөгөө цэцгээний шарлалт. За энэ цэцгээний шарлалт бол яалтчгүйгээс хоол хүмүүс бол чухал. Дээрэс нь бас л ялгаагүй хэдий ингээд амар сайн арчилдаг хүн байсан ч гэсэн 50 60 гараад энэ нүдний цэцгээ
одоо нэлээд ингээд шарладаг юм шиг санагдсан. Тэгэхээр энэ шарлалт бас хүний насыг тодорхойлох юм шиг бас санагдаад байхгүй яг эмэгтэй хүний насыг. Эмэгтэй хүмүүс чинь ер нь бол ингээд айгуу сайн ингээд өөрийгөө гоё арчилдаг учраас наснасаа угаасаа дандаа ингээд юм залуухан харагдаад идэв штэ. Тэгэнгүүт яг ингээд наснасаа залуухан харагдахад бас ингээд нууж болохгүй юмнууд бас байгаа хгүй юу. Тэгэхээр нүдний цэцгийг бол одоо жишээ ингээд нуухад бол үнэхээр хэцүү штэ. Бүр одоо би одоо нүдний цэцгийг бүр ингээд цагааруулдаг одоо тийм мэс засал тарилга бол би мэдэхгүй байна. А зүгээр ингээд нөгөө нүдний цэцгээ цагааруулдаг юм тусаалга байдаг штэ тий. Тэр тусаалгыг бол хэрэглэн. Гэхдээ тэрийг бол байнга хэрэглэндээ байж болохгүй гэдэг штэ. Байнга хэрэглээд ах юм бол нүдний судас нарийнс нь нүдний судас нарийнснаар одоо нөгөө харуулт үүсэх боломжтой. Цусны тэр чинь ингээд цусны хэрэглэн сайн явахгүй байна штэ. Тэгэхээр бүр ингээд хүчээр тарилгаар эсвэл мис заслаар энэ цэцгийг бүр ингээд цагаан болгох надад бол боломжгүй шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг ингээд нэг нас нууж болдгоо юмнуудыг би бол энэ дөрөв юм гэж боддог. За тэгээд дараагийн миний 2026 онд ер нь glow up хийхэд төлөвлөж байгаа юм бол одоо шууд ингээд доош явангууд надад бол одоо ингээд зүрх байна дотор. Би зүрхээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр би ер нь бол дотроосоо үнэхээр glow up хийнэ гэж бодож байгаа. Би ер нь нэг тийм амар атгуу сандруу махгүй юу ингээд юмд ингээд айгүй хурдам шалгамгай байхыг дандаа хичээдэг. Тэнгүүтээ амар мультитаскинг хийснээрээ би өөрөөрөө амар ингээд бахархдаг ч юм уу те одоо нэг юм хийж захтаа би давхар нэг юм хийгээд тэрийг хоёуланг ингээд зэрэг болгож байгаа юм бол өөрөөрөө тэгснээрээ өөрөөрөө бахархдаг ч юм уу те. Тийм мэдрэмжийг ингээд авдаг. Тэнгүүт тэр нь эсэргээрээ би өөрөөртөө амар стресс авдаг. Бас л өөрийгөө амар ингээд дотроос нийддэг ингээд би тэг чадсангүй штэ. Би ингээд амжихгүй штэ гэдэг. Ер нь амжих албатай юм уу? Ер нь олон юм хийх албатай юм уу? Сайн байх албатай юм уу? Тэгж яхад ингээд өөртөө амар өндөр шалгуур тавьсан. Тэрийгээ давхгаа тэрэндээ өөрийгөө амар стресстүүлж тэр стрессээ хажуу ойрны дотны хүмүүстэй ингээд цацаад байдаг байхгүй юу? Яагаад гэвэл би өөрийгөө гайг болох гээд тэнгуут би үнэхээр ингээд юм тайван, чийл ер нь юмд ингээд хатгуу байснараа өөрийгөө л зовоод юм байна гэдгийг ингээд ойлгож байгаа. Тэр би 2026 онд өөрийгөө дотроосоо үнэхээр гоё юм амар амгалан тайван байлгахтаа анхаарч тэр нь миний хувьд үнэхээр glow up гэж бол би бодож байгаа. Дахиад болохоор би 2026 онд үнэхээр амраана, үнэхээр унтраана гэж бодож байгаа. Яагаад гэвэл би угаасаа яг 7 хоногийн ажлын 5 өдөр ажилдаг, өглөө 9-өөс орой 6 хүртэл ажилдаг. Би тийм хэмнэл угаасаа мэднэ. Яг тэр хэмнэлд орсон хүмүүс ер нь бол бүхэл цаг үед ажил нь болчихсон байдаг. Одоо ингээ хагас потенциалээр хүртэл ажлын утас дугаарлаа бараг ингээ авахгүй болохгүй юм шиг санагдаад. Тэгвэл би нэг муу ажилтан болоод нэг гэмтэй юм шиг санагдаад. Тэнгүүд ингээл хагас потенциалээр нэг хальт ингээл нэг ажлын нэг юм асуудаг те. За зүгээр л ингээд чи компьютер авсан уу ч юм уу те. Мэдгүй зүгээр нэг юм жижиг юм асуухад хүртэл би нэг авахгүй болохгүй гэд яг тэрүүхэн хугацаанд би ингээд ажиллаа ингээд яриад байгаа байхгүй. Тэгэхээр чинь би хагас потенциалд ч гэсэн ажиллаа боддог. Орой ирлээ ажил толгоон дотор ингээд цаана ингээд бодогдчихл байдаг те. Ер нь яг юм корпорат ажил хийдэг, ажлын 5 өдөр ажилладаг. За ер нь бизнес хийдэг хүн ч бай. Байнгын ажил хийгээд эхэлсэн л бол толгойд нь ажил гэдэг юм бүр ингэ толгойн муухай, тархины мухарт ч гэсэн байж л байдаг байхгүй юу. Тэгэхээр ингээд яг ингээд бас амьдарч байгаагаа бас ингээд сайн ингээд мэдэрч чаддаггүй байхгүй. Би бол тэрийг мэднэ. Тэгэнгүүт яг одоо би энэ цаг үед би чинь 2 хүүхдээ хоёулангийн гэртээ харж байна. Хоёулаа цэцэрлэгийн насны хүүхдүүд ч тийм. Тэгээ би ингээд хоёулангийн гэртээ харж явах энэ цаг хугацаанд би зүгээр энэ цаг хугацаанд л амьдрий гэж бодсон. Би ингээд ажилдаа байх үедээ амар тийм одоо өөрийгөө байнга л ингээд тасралтгүй хөгжүүлэхтэй бүр ингээд YouTube-ээр хүртэл байнга юм ухаантай подкаст ярьдаг, ном ярьдаг. Эсвэл нөгөө нэг мундаг хүмүүсийн амжилтанд хүрсэн өөрийнхөө одоо туршлага түүхээ ярьдаг, яриулдаг тийм одоо ярилцлага подкастууд байдаг шүү дээ. Би бүр байнга 24/7 бас ингээд унтаагүй л байх юм бол заяа. Чихэндээ одоо яаж яахт нөгөө AirPod гэж нэг муухай юм байна тий. Байнга ингээд чихэнд явж идэг. Тэнгүү тэр AirPod-оо ингээд байнга чихэндээ хийцэн чихээрээ ном сонсоо явж идэг. За ингээд ер нь ингээд ажил дээрэж дээр одоо нөгөө ажиллаад хараад алхаж явахдаа эсвэл унаанд явж явахдаа ч юм уу те эсвэл түгжрээд машин дотор явж явахдаа хүртэл нөгөөдгөө сонсоол явж идэг. Гэртээ ирлээ гэрээ цэвлээ сонсч идэг. Нүномоо тэгэл нөгөө нэг өөртөө ингээл цаг гаргаал те одоо ингээл скин кэр мейкапа хийхдээ хүртэл нөгөөдгөө сонсч л байдаг заяа.
Ер нь би ингээд тийм байсан. Яг одоо болохоор би ажил хийгээгүй яг 1 жил болж байна. Би 2025 оны яг 2025 оноос эхлээд би яг ажил хийгээгүй 1 жил болж байгаа байхгүй юу. Өмнө нь болохоор би яг төрсэн байсан. 2 дахь ингээд төрүүлсэн байсан 2023 онд би 2 дахь төрүүлчихэд би яг 2 дахь 3 сар хүргээд тэр үед чинь манай том 3 настайсэн гэсэн үг шүү дээ. Том маань 3 настай, баг маань яг дөнгөж 3 сар хүрээл би шууд онлайнаар нөгөө ажиллаа хийгээд эхэлсэн. Би шинэ дата аналист хийж байгаа штэ. Тэнгүүдээ давхар би нэг нийтлэл бичдэг байсан хгүй юм. Тэгээ би тэр ажиллаа бүр ингээд дөнгөж төрчөөд хүртэл ингээд 2 жоох хүүхдэд зурлаж байгаа мөртлөө би давхар гэртээ хийдэг байсан байхгүй. Тэр хийж байгаа нь ч гэсэн яг үндэ бодоод үзвэл би ингээд гэртээ сууснараа би юу ч хийхгүй, өөрийгөө хөгжүүлэхгүй, улам тэнэг болоод одоо ингээд бусдаас нийгмээс ингээд тусгаарлагдаад хоцорч явж байгаа юм шиг тийм мэдрэмжтэй байсан болохоор би бас ингээд ажиллаа хийх гэнгээ яарч исэн байгаа хгүй юу. Тэгтээ тэгэж бас яаруу адгуу байснараа би өөртөө бас өвчин дуудсан байх гэж бас боддог. Тэгснээрээ бас би хүүхдүүдээ бас тултал асраагүй байх. Ерөөсөө ингээд хүүхдүүдээ яг тэр тухайн цаг үедээ сайн өсгөж асрах байтал давхар хажуугаар нь би нөгөө юм хийх гээд нэг л их нөгөө нэг хажуугаар нь юм хийж амжилттай хүнтэй тэгснээрээ цаанаа бас нэг өөр юм бас алдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр би тэрийг 2025 онд 2024 онд үнэхээр ойлгосон. Тэгээ би 2023 оноос эхлээд 2024 оноо дуустал ингээд ажиллаж байгаа штэ. Байнгын ингээд гэртээ онлайнаар ингээд хийж байгаа ажиллаа. Тэгээд би 2025 оноос эхлээд бүр ингээд ажиллаа хийхэ болсон. Би одоо яг ажил хийгээгүй яг 1 жил болж байна. Ингэснээрээ би одоо бас нэг ухаарсан болохоор би өөртөө нэг үнэхээр ингээд юм тэр тэгтээ зөвхөн тэр ажлаас болоод өөртөө дуцаа өвчин бол биш шүү. Надад өөр зөндөө юм амьдралд яг ингээд нэгэн зэрэг олон юм болцсон байхгүй. Одоо би ингээд тооцох юм бол одоо миний мэдхээр одоо 4 асуудал байна. Энэ 4 асуудал яг нэгэн зэрэг над дээр тохиолдоод тэрнээсээ болоод би үнэхээр ингээд надад сэтгэлийн дарамт үнэхээр байсан. Үнэхээр амар стресстэй, амар дарамтанд орсон. Тэгээд бас ингээд давхар би өөртөө ингээд өвчин дуудсан гэж би бол ингээд дотроо өөрийгөө ингээд буруутгадаг. Тэгэхээр би ингээд том асуудал үүсгээд тэрнийхэн дараа би үнэхээр ингээд ойлгож байгаа байхгүй юу? Ер нь юунд яарад байгаа юм? Юунд тэгээ ингээд мадгүй байгаад байгаа. Зүгээр ингээд амьдрал болж штэ. Би одоо ингээд заавал ажил хийхгүй л бол би өнөөдөр хоолгүй хонох гээд байгаа мó, гэр оронгүй байх гээд байгаа мó, тий? Мэдгүй би ингээд ямар ч тийм асуудал байхгүй байхад чи юунд яарад байсан? Одоо ингээд үнэхээр одоо тийх шаардлагагүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр би 2026 онд ажил хийхгүй. Би бол 2026 онд одоо л би ажил хийхгүйгээд яг өөртөө ингээд ботцсон байгаа. Тэгэхээр би энэ 2026 онд ажил хийхгүйгээ ботцсон байхад би энэ 2026 онд зүгээр амьдрна. Тултал амьдрна яг өөртөө. Өөрийгөө гаднаас нь ч тэр дотроос нь ч тэр бүр ингээд аим гоём цэвэр ариун тийм нэг сэтгэлийн тэр нэг стресснээс бүр ингээд өөрийгөө ингээд ангижруулсан, үнэхээр гэгээрсэн заяа. Тэгэж тултал яг 1 жилийг өөртөө зориулна гэд би бүр шийдсэн байгаа. Ерөөсөө тэгэж ингээл ажил хийх болохгүй, мөнгө олохгүй болохгүй. Одоо би ингээд одоо их бүр ингээл мөнгө цуглуулахгүй болохгүй ч юм уу. Би ерөөсөө тэггүй угаасаа би ажилдаа орчоод би угаасаа л завгүй байна. Угаасаа л мөнгө олдгоороо олно. Тийм байж хахад яг юунда одоо байгаа цаг хугацаагаа түргэсгээд ингээ өөрийгөө зовоох гэдэг юм бэ. Та нар жоохон ойлгосон уу? Тэгээ би ингээ 2026 онд яг л бүтэн өөртөө анхаарна гэд бүр шийдсэн байгаа. Яг ажлын 5 өдөр ажиллаад өглөө 9-6 ч юм уу те мэдгүй одоо бизнес хийдэг хүмүүс ч бай. Тэр хүмүүс юу нь бол мэдж байгаа. Өөрийгөө ер нь бол ингээ хоёрт тавьсан байдаг. Өөрийн эрүүл, зөв хоолой, тасгал хөдөлгөөн, өөртөө ингээд гаднах төрхөөрөө ч гэсэн ингээд глоw аптай гоё харагдах те тэр бүгдийгээ ингээд ер нь бол хойшлуулсан байдаг байхгүй юу? Яг завгүй ажилдаа ингээд хүмүүс чинь би угаасаа яг би ажил хийхдээ ч гэсэн би бас тийм байдаг. Тэгэхээр ингээд зүгээр л одоо байгаа хугацаанд би яа тийм бэ? Зүгээр тултал ингээд өөртөө гоё анхаарад, өөртөө гоё байхаар бол шийдсэн байгаа шүү 2026 онд. Тэгэхээр та нар битгий ингээд одоо ингээд скин кэрийн ч юм уу глоw апынхаа, мейкапынхаа апдейтууд ингээд хийхэд та нар битгий ингээд энэ нэг юмараа ингээд гайхуулж байгаа мó? Яагаад ингээд юмаа ингээд гайхуулаад байгаа ч юм уу те. Тэгэж тийм хандлагаар битгий ингээд хандаарай. Би угаасаа ингээд гоё хуалцмаар байдаг. Үнэхээр надад таалагдсан гоё юм байх юм бол яг тэр хэрэгтэй хүмүүс нь ч гэсэн энийг бас ингээд мэдэд аваасаа, голоод аваасаа гэж би бас ингээд дотроо тийм гаргамаар байдаг тийм хүсэл байдаг байхгүй юу. Тэгмээд би тэр хүслээ зүгээр биелүүлж байгаа гэсэн үг. Тэрнээс би ерөөсөө ч ингээд би
би юм авсан, би ийм штэ гэж одоо тийм гайхуулсандаа тэгэж апдейт хийгээд байгаа юм ерөөсөө биш шүү. Тэрийг зүгээр ойлгохгүй байх юм бол та зүгээр л алгасаараа ингээд юмыг жоох ингээд чимээгүй өнгөрөөж бас сураарэ. За тэгээд ингээд дотроосоо glow up хийхэд би бас нэг анзаарчихсан юм нь нийгмийн харилцаанд орж байгаа тэр харилцаануудаа зөв байлгах. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бүх одоо харилцаанд ирж байгаа тэр харилцаа болгонтой биес харилцах албагүй. Би тэр одоо найз нөхдийн харилцаан дээр ч гэсэн те би тэр найзыг заавал бас ингээд байлгах алба ч бас надад байхгүй шүү дээ. Яг үндэ одоо би хэрвээ жоох ингээд тухгүй байх ч юм уу тэр хүнд бас ингээд тухгүй байгаа юм шиг харагдах те надад одоо тэр мэдрэмж төрнө шүү дээ. Одоо за энэ хүн нэг л тухгүй байна да зүгээр яг намайг ингэсэн болохоор л энэ хүн ингэж энэ да гэдэг нэг тийм бас ингээд мэдрэмж төрж байгаа шүү дээ. За тэр мэдрэмжийг заавалчгүй ингээд тэрийг нэг ингээд үргэлжлүүлээ сунжруулаад тэгээд байхыг үнэхээр алба байхгүй. Би 2025 2024 онд үнэхээр одоо тийм найзын тухгүй тим харилцаануудыг бол ер нь төгсгөл болгож чадсан. Тиймдээч нэг тийм амар одоо буруудсан гэж бол ерөөсө бодохгүй байгаа. Тэр нь зүгээр өөртөө л өөрийнхөө л зүгээр амар амгалан байлгах гад ер нь бол ингээ тийм шийдвэр гаргасан. Гэхдээ тэр маань нөгөө талдаа ч гэсэн бас хэрэгтэй байсан байхаа л гэж ер нь бол бодож байгаа. Нөгөө талын харилцаандаа зөвхөн надад биш. За тэгэхээр ингээд хэрэггүй харилцаа заавал ингээд аврах гад сунжруулад өөрөө ч гэсэн ингээд тухгүй байдалд ороод нөгөө хүнээ ч гэсэн ингээд тухгүй байдалд оруулаад тийм байлгах албагүй гэдгийг бол ойлгоод одоо тэрийг ч гэсэн би баримтлаад цаашдаа ч гэсэн явна. Бас нэг дотроосоо ингээд өөрийгөө гоё ингээд тайван байлгах тал дээр маань болохоор би одоо юмэг жоох ингээд юм чимээгүй өнгөрөөж сурж байгаа. Заавал нэг ингээд нэг өндөлцөөл ингээл нэг юмны ингээл үгүй тэр чинь тийм байхгүй юу те тийм ерөөсөө одоо байхыг хүсэхгүй байгаа. Тэгснээрээ би өөрөө л ч гэсэн бас ингээд зовж өөрөө ч гэсэн өөрийгөө л би ер нь зовоож байгаа. Стресстүүлж байгаа. Тэгэхээр ингээд юмд ингээд чимээгүй байснараа бас нөгөө талаараа би нэг амар олон ер нь бол би үр дүнг харсан ингээд чимээгүй байснараа тэр үр дүнгуудын маань нэг жишээ нь болохоор одоо жишээ нь магадгүй ингээд нэг найз нөхөд ч юм уу аав ээж махагч ч юм уу чамд нэг юм хэлэн тэ. Тэгээ би тэр хэлсэн юмыг ингээд нэг юм ухаантай хүн болохгүй эсвэл ингээд нэг зүв бурууг нь ялгаж өгөхгүй л тэ. Тайлбарлаад авах ерөөсөө шаардлагагүй заяа. Тэрийг угаасаа цаг хугацааныхаа хэрээр тэр нөгөө ярьсан хүн маань ч гэсэн өөрөө өмнө нь тэр ярьж исэн юмаа ойлгоцсон байдаг. Цаг хугацаагаар. Тэр хүн нэг 2 сарын өмнө нэг өөр юм ярьж байгаа шүү дээ тэ. Тэнгүү тэр юм нь тэр 2 сарын турш тэр хүн өөрөө мэдрээд өөрөө тэр амьдралаараа зүгээр тэрийг ингээд мэдрээд ийм л байсан бэ штэ одоо тэгвэл ингэнэ гэд явдаг. Би өгөнд тухайн үед үгүй ингүүл зүгээр ахгүй юу да. Энэ нь ингээд надад ийм юм шиг санагцсан. Би өөрөө ингэсэн чи ингэсэн юм аа. Ингээд тайлбарлангуй тэр хүн яг тухайн нөхцөлд тэр хүн маань одоо хүлээж авах тийм одоо сэтгэл зүйтэй байдг байхгүй юу. Би тэрийг бол ойлгосон. Тэнгүүд зүгээр л би цаг хугацаанд нь найдаал орхичонгоо тэр хүнгээсээ цаг хугацаагаар ойлгоцсон байдаг. Дотроо ч гэсэн одноо надад тэр үед мэдчихсэн ч гэсэн яг хөө тэгж хэлээгүй нь муухай ч гэсэн гэхдээ тэр нь зөв байж тээ. Тэгэхээр хэрвээ надад тухайн үед ингээд зөв бурууг нь одоо хэлж өгөх гээд одоо ингээд амар их ингээд зөвлөгөө өгөөл тээ. Тэгэд байсан бол бит хоёрын харилцаа бас ингээд өөр болох байжтэй ч юм уу тээ. Тэрийг юу нь бол тэр хүн ч гэсэн айгуу ухаантай юм чинь мэдээж тэр хүн ч гэсэн ойлгоцсон байдаг. Тэгэл зүгээр чимээгүй өнгөрцөн. Зүгээр ингээд нэрээ чи би тэр үед тийжсэн чинь нэрээ одоо тэр нь тийм юм бэлээ штэ тий. Тэгсэн нь зүгээрээс юм бэлээ штэ тий гэж дараа нь ч гэсэн ерөөсөө тийм юм ярихгүй. Зүгээр ингээд ухаантай хүмүүс чинь угаасаа тэгэл доор бүр нь ингээд чимээгүй өнгөрөөл за энэ угаасаа ойлгоцсон байна. Гэл ингээд чимээгүй өнгөрт юм байна. Тэр би одоо ер нь бол 2026 онд ингээд чимээгүй тайван байж юу сурж байгаа сурнаа. За би одоо бүтэн биеэ ярьчих. Ингээ body care. За бүтэн биендээ болохоор би үнэхээр ингээд амар хуурай арьстай хүн заяа. Миний бие ингээд амар хуурай арьстай. Дээрэс нь юм барцгаар. Тэгээд нөгөө өснүүд нь ингээд дотороо чиглэлтэй ургах юм уу яа. Нөгөө биений өснүүд нь тэнгуут ингээд нөгөө биений маань арьс бүхэлдээ ингээд юм арцгаар санагдаад байдаг аахгүй. Гэхдээ хүмүүс гоо зөөлнөл гэдэг л дээ. Гэхдээ надад бол ингээд арцгаар санагдаад байдаг. Би бол ингээд бүр юм баг хүүхдийн арьс шиг те бүр хүүхдийн онцох шиг тийм гоё юм гүлисэн тийм арьс бол хүсэж байгаа байхгүй юу. За тэгэнгүүт би арчилгаан дээр бол үнэхээр гоё зөөлөн арьстай болохыг хүсэж байна.
гуйжуултаа сайн хийдэг. Тэгээ би нөгөө нэг өмнө нь би ингээд юм нөгөө нойтон пилийн гуйжуулагч хэрэглэдэг байсан хгүй биэндээ. Тэгж жагаад би одоо юм нөгөө хуурай браштай тийм гуйжуулагч бас ингээд хэрэглэж үзэж байгаа. Тэр хуурай браш юм болохоор ингээд усанд орохоосоо өмнө бүх биеэ ингээд нөгөө сойтогдоод хуурай арьсан дээр нь сойтогдоод тэгснийхаа дараа усанд оронгууд яг л нөгөө арьсаа гуйжуулсан юм шиг болдог. Та нарт одоо гаргаж ирж үзүүлэх үү? За тэгээ ийм байдаг хөхгүй юу? За энэ болохоор ингээд энэнгээр болохоор ингээд хуурай ингээд арьсаад бүхэлд ингээд гуйжуулаад тэгээ энэ бол яг уу дараа нь гоё ингээд массаж хийхэд гоё юм бэл ингээд. За тэгээ ингээд ийм юмыг бас жоохон туршиж үзэж байгаа. Гэтэ яг ингээд юуг нь бол сайн гаргаагүй байна. Үр дүнг нь. Тэгэхээр би одоо ийм хуурай гуйжуулагч бай, нойтон гуйжуулагч бай, ер нь бол арьсаа гоё зөөлхөн болохыг хүсэж байгаа. За тэнгууд гуйжуултаас гадна давхар арьсны үснүүд байна. Тэ та нар мэдэн штэ юу. Гэтэ хүн тэр үснүүд ч бас зарим нь өөр хэрэгтэй үснүүд байдаг штэ. Гэтэ одоо энэ гарын шууны арьс гинэ үс, хөлийн үс, сууг тэ цай мав гэл одоо тэр үснүүдээ би ер нь бол цаашдаа бүрэн гоё ингээд алга болгомоор байгаа. Тэгвэл уг нь бол ингээд би ингээд тогтмол ингээд вакс хийлэгдэг. Гэтэ ваксаа ер нь болоод лазер хийгээсэн нь ер нь бол төлөвлөгөө байгаа. Гэтэ яг ямар газар яаж хийлгэхээ бол одоохондоо шийдээг байна, мдээгүй байна. Хийлгэжсэн хүмүүсээс бол зөндөө сонсч байсан. Тэг чин бас хугацаатай юм байлээ. Ер нь бол нэгээс 2 жилийн хугацаанд одоо яг тэр чин ингээд юм тогтмол явдсан штэ. 21 хоногтой ч юм уу 14 хоногтой ч юм ингээд тогтмол лазер тулна. Тэр лазерын газар нь өөрөө хугацааг нь хэлж өгд юм байлээ штэ. Яг ямар хуу шигүү ургалттай байна, ямар хуу хурдан ургалттай байна. Үс нь хэр нарийн бүдүүн байна те. Тэрнээсээ шалтгаалаад та яг тэд хоногийн дараа дараагийн оролтондоо ирээрээ гэдэг ер нь бол төлөвлөгөөг нь гаргаж өгд юм байлээ. Тэнгүүд би яг олон хүнээс ер нь бол манай ер нь их л найзууд ер нь бол тэгж лазерт орж исэн тийм туршлага бол байгаа. Тэгээд сонссноор бол одоо ингээд яг уу тэр ингээд лазерын оролт чинь ингээд бүхэлдээ дуусах хугацаа нь ингээд нэг жилжингээл баг нэг явд юм шиг байна. Жилийн туршил ингээл нөгөө хиддэх оролт гэл ингээл байнга ингээл нөгөө тууштай яваал. За ингээд жилийн турш явлаа. Хамгийн эцсийнх нь оролтонд дууслаа. Тэр цагаас хойш нэгээс 2 жилтэй ч юм уу, 3 жил дотроо ч юм уу арьсны ургалт нь бас хөөрхөн ингээд саармагчаад зогстой юм шиг байна. Бүр нилээ ингээд удаан бүр маш удаан ингээд болоод ингээд саармагчтай юм шиг байна. Тэгээ ингээд шингэрээд ургаж байгаа үсэн ч гэсэн бүр юм нарийнхан ургасан үсэн ч гэсэн юм нарийнхан ширхэгтэй тэнгүүтээ нэг эн тэндээ ингээд нэг ургаж мургацсан одоо тийм болд юм шиг байна. Тэгэхээр энэ ер нь бол тогтмол орж идэг үйлчлэгээ юм байна гэж би бол ойлгосон. Нэг лазерт нэг одоо жилжингээ нэг юм лазерын курс явлаа. Тэр курс дууслаа. Одоо ингээ хүн хөтлөө насан туршдаа миний арьсны биений одоо тэр илүүдл ус маань урахгүй гэсэн тийм юм бол байхгүй. Тэгэхээр бас тэр ургалтын ч гэсэн цогцолт нь ч гэсэн хугацаатай юм байна. Тэгэхээр ер нь бол тэрийг туршиж үзье гэсэн санаа оноо бол байна. Та нарт гоё үн боломжийн дээрэс нь ахуйн талаасаа ч гэсэн цэвэрхэн газар нь ч гэсэн төвд тийм газар туршлага байгаад бол бас гоё хуваалцаарэ. Би бүр хүлээж авахад бэлэн шүү. Би бол найзуудынхаа ордог газруудыг бол мэднэ. Тэгэхээр бас дээрэс нь аль болох би ер нь гэртээгээ ойрхон газарт л орё гэсэн бол төлөвлөгөө байгаа. Яа тэгвэл би угаасаа хүүхдүүдэд зурлалдаг хүн чинь одоо нэг 30-40 минутыг орхиод гарахад бол асуудалгүй. Яг манай хоёр бол гэртээ хойлохноо бэж идэг. Камераар хараад яг өөрсдөө гэмтэх юмнууд гар доорн байх юм бол би бүгднийг ерөөсө гар хүрхгүй газар байрлуулангуудаа гараа авчдаг. Тэгээл байнгын тогтмол камераараа хараад хянаад дээрэс нь манай хүүхд бол угаасаа байнгын над руу видео кол хийж идэг байхгүй. Тэгээд тэр видео колыг нь ч гэсэн аваад яриад байж идэг. Тэгэхээр 30-40 минут гэрийнхээ ойрхон газар бол гарахад надад асуудалгүй учраас би аль болох би гэртээгээ ойрхон газар байх юм бол дээрэс нь шантрахгүй яг тууштай явж чадах юм шиг санагдаж байна. Одоо яг сүүлээсээ 2 дахь төлөвлөгөөгөө ярих гэж байна. За нэг нь юу вэ гэхээр би эрүүл зөв хоолно. За эрүүл зөв хоолно гэл хэлэнгүүт бүх хүмүүс нөгөө нэг эслэгтэй холбодноо. Одоо маш их ногоон өнгийн ногоонууд их идэх, эслэг их хэмжээгээр авах, дээрэс нь гидсний одоо гөрөлцөх хөдөлгөөнийг сайжруулах
бүхэл бүрийн бүтээгдэхүүн, хар гурилтай бүтээгдэхүүн гээл те. Ер нь одоо тиймэрхүү юмнууд л шууд ингээд хүмүүсээ ер нь толгойд бууж явах одоо ногоон өнгөтэй салаад те, авокадо гээл тийм юм бууж байгаа байх. Би тэгтээ ерөөсө тэрийг бол хэлээгүй. За би 2026 онд яг юу төлөвлөж байна вэ гэхээр хоолтон дээр эрүүл зөв хоолно гэхээр би яг тогтмол бол яг цагаараа идэнэ. Яг өдрийн 3 бүтэн курс хоол идэх ёстой бол яг 3 бүтэн хоол идэнэ. 3 бүтэн хоолныхоо дундуур нь одоо тэр хоолноос хоолны хооронд гэсэн дундуур нь 100 шааж гэсэн яг л тогтмол идэнэ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө гинт тогтсон өлснөө маш хэмжээгээр идэх биш. Би бол одоо тийм юм одоо хийхгүй байхыг хичээнэ гэж бодож байгаа 2026 онд. Амар хөлсөж такет царч байгаа нь л те бүр ингээл 4-5 цаг юу ч идээгүй явж байсан гинт тогтсон хүнд хоол идэх. Би ерөөсөө тэрийг хийхгүй гэж бодож байгаа. За дээрэс нь би тийм гөрөлцөг хөдөлгөөн сайжруулах бүтээгдэхүүнийг бас хэрэглэхгүй хичээнэ. Яагаад гэвэл одоо ууг нь бол ингээд гидсний гөрөлцөг хөдөлгөөнийг сайжруулах бүтээгдэхүүн чинь хүмүүсийн өдөр тутмын амьдралд нь хэрэгтэй шүү дээ. Өдөр болгон өтгөнөө гадагшлуулж ивэл тэр биеийн бохирдол хүртэл ингээд бие өөрийгөө ингээд хоргожуулж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэр өтгөнд чинь бас ингээд одоо олон нэм бактери байгаа. Тэрийг тэн дотроо ингээд хадгалаалах юм бол тэр чинь явандаа ингээд нөө дээшлээ те одоо нөө өсөх замын халдвар гэдэг шиг тэр ч гэсэн ингээд дээшлэх боломжтой байхгүй юу. Тэгэхээр өдөр болгон өтгөнөө гадагшлуулах ч гэсэн өөрийгөө хоргоожуулж байгаа бас нэг хэлбэр. Гэхдээ хамгийн сонин нь миний өвчин ерөөсөө би гөрөлцөг хөдөлгөөнөө сайжруулж болохгүй. Тэр бас амар сонин байгааз. Тэр би ерөөсөө тийм гөрөлцөг хөдөлгөөнөө сайжруулах юмыг идэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Одоо жишээ нь овёос идэхгүй байх, хар гурил бүхэл бүрийн гурилтай юм идэхгүй байх, дандаа цагаан гурилтай юм идэх. За тэнгуүтээ шарсан уурсан юмныг идэж болохгүй, амтлагч ихтэй хоол идэж болохгүй, арх ерөөсөө ууж болохгүй, алкоголын төрлийн юм ерөөсөө ууж болохгүй, би бүр кофеас ерөөсөө ууж болохгүй. За иймэрхүү одоо байх жишээ заяа. За тэгэхээр ерөөсөө огцом их идэхгүй байх миний нэг зорилго. За дээрэс нь бас нэг юм байгаа. Бас нэг хоолтон дээр нэг тавьж байгаа юм маань болохоор хэрвээ би тухайн одоо өдрөө эсвэл маргааш ч юм уу те би яг тухайн өдөр гадуур хооллох нэг тийм төлөвлөгөө гараад ирэх юм бол гадуур хооллох нөхцөл гараад ирэх юм бол би заавал гэртээ анхны хоолоо би шүл унна. Заавалчгүй шүл унна. Тэр нь бол зүгээр ингээд ийм хальт ингээд нэг мах ингээд нөө зорж хэрчэнгүүтээ зүгээр ингээд буцалгасан тийм шүлж яж болон заяа. Ямар тааж би бүр ингээд аягны талаар ч гэсэн хамаагүй, нэг халбах ч гэсэн хамаагүй би заавалчгүй шүл ууж ээж дараа нь гадуур хоолтой хийнэ. Бүр заавал. Би тийм зорилго өөртөө тавьж байна 2026 онд. Тэр бол үнэхээр эрүүл зөв хооллолт. Угаасаа хүний амьдралд гадуур хооллох нөхцөл гарна шүү дээ. Хэний ч амьдралд гарна. Гадуур хоол идэх, найзуудтайгаа уулзах угаасаа мэдгүй зүгээр хооллох нөхцөл бол гарна. Гэхдээ би за одоо эхнийхээ байдлаа шүлтэй хоолоор эхлүүлж чадахгүй байсан ч гэсэн тэр өдрийнхөө аль нэг хооллолтод би заавал нэг шүл байлгана гэж бол би өөртөө зорилго тавьж байна. Эхнийхээ хамгийн ихний ходоод руугаа орж байгаа тэр махан хоол нь шүл биш юма гэхэд би өдөр зүгээр ингээд нөгөө ажил дээр байж агаад өдөр ингээд гадуур хоол идсэн бол би орой заавалжгүй гэртээ ирээд зүгээр л нэг хитэн ширхэг мах буцалгаад би зөв шүл уuna. Би бүр үнэхээр тийм зорилго тавьж байна. Би өдөр болгон заавал нэг шүлтэй хоол идэнэ. За тэгэнгүүт бас ингээд заримдаа жоохон шантрах гад байт юм аа. Ингээд нэг өдөр болгон хоол хийсээр агаад хүн чинь ингээд жоохон бас салхахтай шүү дээ. Тэгэнгүүт залхуурдаг байхгүй юу? Тэнгүүд тэр өдөржингөө зүгээр ингээд гадуур хооллоод эсвэл орой гэртээ ирэнгүүтээ шууд захиалгын хоол идэж юм уу те. Тийм үе байна шүү дээ те. Залхуурахгүй байх би та нарт нэг шүлтэй хоолны санаа хэлээ заяа. Бүр маш үеиг. Тэр нь юу вэ гэхээр за би одоо нэг юм жишээг нь айдрыг. За одоо ингээд би хоолоо хийх болгондоо бас хүнсээс өглөөлөх болгондоо би ер нь бол энэ болгоны шүл авдаг байхгүй юу? Энэ болохоор ингээд янзтай гэдэг ийм брендийн шүл. Тэгээ энэ булууны шүлийг би бол ингээд их бага хэмжээгээр нь дандаа авдаг. Энд чинь ингээд хамгийн бага хэмжээтэй нь 250, 500 грамтай 1 литртэй гэж бас байдаг байхгүй юу. Тэгээ би энийг бол бүр байнгын авдаг. Тэгээ хүүхдийнхаа бас нөгөө манай одоо бантан хийх ч юм уу, шүл хийх ч юм уу те тэр тохиолдолд би байнгын энэгээр хийдэг.
гэрийнхэн хоолндоо ч гэсэн одоо би бүтэн ийм болооны шүл хэрэглэж чадахгүй маа гэхэд би тэр шүлтэй хоолны тал нь ямар тааж би болооны шүл хийдэг. Тэгээд одоо нөгөө усаар шингэлдэг. За одоо нэг амар амархан нэг тийм шантрахгүй шүлтэй хоол та нарт хэлье заяа. Зүгээр л 10-аас 15 минутанд л болно. Маа бүр ингээд хөлдөөс махцах гаргах шаардлагагүй заяа. За тэр нь юу вэ гэхээр зүгээр энэ болооны шүл аваад болооны шүлөө бүхэлд нь одоо хэрвээ та зөвхөн өөртөө нэг аяах хийж байгаа бол одоо энэ 250 г-ны баг тал нь л баг нэг 70-80% л баг болно доо. За энэ шүлөө бүтэн ингээд буцлаглаа. Буцлангууд нь та зүгээр л байн шийчих. Тэгэл тэр амар үеиг яг жинхэнэ шүлтэй хоол болсон заяа. Энэ болооны шүл чинь бүхэлдээ амин дэм штэ бүр үнэхээр бүхэлдээ амин дэм. Тэгэхээр болооны шүлтэй зүгээр баяж чанчих. Би өмнө нь болохоор ийм болооны шүл гэж байдгүй байхад энэ янзтай болооны шүл чинь бас юу нэ залуу брэнд штэ. Энд чинь нэг 18 он биш 19 онд лөө гарч ирсэн штэ энэ болооны шүл чинь. Тэгэхээр энэ болооны шүл би мэддгүү байхдаа би өмнө нь яаж залхуурдаг шүл хийдэг байсан бэ гэхлээр ус буцалгаад буцалсан усан дотроо би хэдэн ширхэг баян шийгээд тэгээ нэг 10-15 минут буцалгаад болгочдөг. Тэнгүүд тийм нэг ер нь бол юм усан амттай яг усандаа ингээд давс хийгээд амтлан л да яг давс хужрыг нь тааруулаад гэхдээ яг тэр усанд буцалгасан баян шийдэнгүүд жоохон тийм нэг усан амттай гэхгүй тэгээ нэг тийм сул ерөөсөө тийм шимт хижээлтэй биш юм шиг санагдана. Тэнгүүд одоо би ингээд юм болооны шүлэндөө баян шийгээд идэнгүүт бүр яг ингээд юм өөртөө авах ёстой тэр нэг амин дэмээ аваад дээрэс нь үеиг илчлэг ихтэй те нүл тайлц аваад амшил юу санагдаад байгаа. За тэгээ үнэхээр бүр ингээд залхуурсан үед ямар таач би өөрийгөө эрүүл байлгахын тулд би шууд болооны шүлэнд баян чанаал идчихэж байгаа. Тийм залхуурдаг үе байдаг байхгүй юу? Тэгтээ тэр үед шууд өөрийгөө бохирдуулаад өөртөө ходоодондоо хор болох юм хийчээд байдаг. Тэгэхээр тэггүй хичээгээд хэрвээ би залхуурах юм бол зүгээр баяш энэ болооны шүлэнд чанаал идэнэ. 2026 оны хамгийн сүүлийн glow up хийх төлөвлөгөө маань бол мэдээж дасгал хөдөлгөөн. Хүмүүсийн угаасаа ярьдаг дасгал хөдөлгөөн. Би ерөөсө дасгал хөдөлгөөн хийдэг хүн биш. Одоо тураал одоо нэг дэглэмтэй байхын тулд бас хүмүүс ингээл дасгал хөдөлгөөн хийж турдаг штэ тий. Би ерөөсөө тийм дасгал хөдөлгөөн хийж байгаагүй хийдэг хүн биш. Амар залхуу заяа. Бүр ингээд биеийг хөдөлгөөс ингээд ийм залхуу нь хүрдэг. Зүгээр ингээд толгоогоо аялуулаад гараа хөдлөж ивэл ингээд амар байдаг тий. Тэгээ би ямар ч тийм дасгал хөдөлгөөнийг тууштай хийж хязгаарч үзээгүй би. Би юу хийж үзмээр байгаа вэ гэхээр би одоо 2026 онд гэтээ энэ бол жоохон дулаархаар би хийж үзье гэж бодоод байгаа. Хийж үзэхгүй байх юм бол бас нэг өөр арга зам байгаа зэ. За би юу хийж үзмээр байгаа вэ гэхээр би нэг 7 хоногтой тогтмол пилатес явж үзмээр байгаа. Тэр пилатес ч гэсэн би нэг ойрхон пилатес бол олсон. Манай гэртээ маань ойрхон. Гэхдээ амар завгүй юм билий. Ер нь ингээд баг би одоо пилатест ингээд эх сараас явах юм аа. Одоо сарын өмнөөс би бүр хэлж байхад баг ингээд оочор байж идэм билий. Тэр нь юу гэсэн үг гэхээр миний хувьд Улаанбаатарт пилатесны газар ховор юм байна гэж бол харсан. Тэгэхээр хэрвээ та тийм дасгал хөдөлгөөн дуртай хүн байх юм бол зөв пилатес сураад пилатес нээгээрээ. Ягаад гэвэл би одоо жишээ нь ингээд пилатес явмаар байхад би зүгээр ингээд оочронд ороод байгаа байхгүй юу? Үнэхээр сайн ингээд нөгөө том од заа юу. Лаг тэр дуучин жүжигчин тэр одоо инфлюенсер заа. Тийм мод нь л биш бол нэр нь бараг явж чадахгүй юм шиг санагдсан. Тэгээ яг уу би дулаахаар пилатес явмаар байгаад тийм хүсэл бол байгаа. Гэтэ яг гэртээ маань ойрхон тэр пилатесийн газар хэрвээ одоо нөгөө оронтой байхгүй байх юм бол би явахгүй. Тэгэхээр хэрвээ тийм нөхцөл гарч ирэхгүй байх юм бол пилатес явах нөхцөл гарч ирэхгүй байх юм бол би гэртээ ямар тач йоганы мэт авна гэсэн бодол байна. Би ууг нэр үнэхээр хэрэгжүүлмээр байна. 2026 онд дасгал хөдөлгөөнийг бүр ингээд тууштай хийх би тийм зорилго тавьж байна гэд хэлцүүл яа гэвэл би 2026 онд дасгал хөдөлгөөнийг ингээд тууштай хийж ядаж эхлэлийг нь тавьчмаар байна.
Эхлэлийг нь тавихыг хичээнэ. Тэгэхээр би дулгаархаар пилатест хэрвээ надад явах боломж нь байх юм бол би пилатест явна. Пилатест явход бол чи ингээд нэг цаг ер нь л дасгал хөдөлгөөний хийн штэ. Тэнгүүд зүгээр хүүхдүүд бол юу н аргалагдаж болно. За үгүй байх юм бол би ямар тач йоганы мэт аваад гоё дасгал хөдөлгөөн YouTube-ээс харж агаад гоё наад захын хөнгөн хөдөлгөөн хийж сурыг. Тэгвэл амар хөшөөд байгаа байхгүй юу? Одоо ингээд хүзүү мүзүү энэ минь ингээд үнэхээр амар хөшөж байна. Тэгээ 24 биш нөө ажилдаа ороод ч гэсэн би миний энэ хуйн бас ингээд амар би хуйнддаг юм байхгүй бүр ингээд ажиллаа хийгээ сууж ах компьютераар ингээд сууж хахад ингээд яг хуйн бүр ингээд зүгээр ингээд шивж байгаа юм шиг ингээд байнга чаас ингээд шивэд идэх зүгээр. Тэгэхээр надад бүр яалтчгүй тасгал хөдөлгөөн хэрэгтэй. Тэгтээ би гоё ингээд тууштай байлгахын тулд ядаж эхлүүлэх хэрэгтэй байна. За одоо ястаа энэ эцсийнхэн заяа. Хамгийн эцсийн 2026 онд Glow Up-ийн эцсийн төлөвлөгөө бол шүд. Би шүдээ үнэхээр ингээд гайгүй юм шарлалт багтай байлгахыг үнэхээр хичээдэг байхгүй юу? Хэрвээ би надад уумаар бүр ингээд бүр би уухгүй бол болохгүй байх гэсэн тийм тохиолдол гарах юм. Гэтэ энэ үнэхээр ховор. Би юусоо уудаггүй. За үнэхээр бүр тийм би уухгүй бол яг үхэх гээд байна гэсэн тийм үе гарч ирэх юм бол би зүгээр соруулаар ингээд юу ан ганц хоёр л балгана. Ерөөсөө ингээд одоо бүтэн уухгүй. Соруулаар ганц хоёр балгана эсвэл амаараа ганц хоёр л балгана. Би тэрнээс илүү балгахгүй. Тэгэхээр ерөөсөө өнгөтэй жуус, ундаа, цай, юу гэдэг те өнгөтэй чихэр, өнгөтэй юм идэж уухгүй шүдэндээ. Би тэр бол хിവэрэ. Би шүдэндээ үнэхээр хичээдэг. Шүдээ ингээд тийм амар юм шав шар болохоос үнэхээр хичээдэг. За дээрэс нь би та нар би өмнөх бичлэгээрээ нэг хальт хэлсэн те. Би нөө шүдний цайруулагчтай наалтаас тогтмол хэрэгэлдэг. Дээрэс нь нөө шүдэндээ ингээд зуудаг лед гэрэл байдаг штэ. Тэр гэрлийг ч гэсэн би хэрэгэлдэг. Надад одоо ингээд бүгдээрээ байдаг. Дээрэс нь шүдний одоо фтора алдахгүйгээр, паланга алдахгүйгээр бас би нөө нэг сайз гэнэ шүдний бас цайруулагчтай оог бас давхар хэрэгэлдэг. Ер нь бол фтортой цайруулагчтай тийм оог бол хэрэглэхийг хичээдэг. Тэгэл одоо шүд цоорсон байна уу? Ямар байна? Зүгээр ингээд нэг гинт ингээд нэг юм хүн амар юм завтай юм шиг санагдаад идэв чинь нэг юм завч болоо те хийх юм тэгсэн мөртлөө байхгүй. Би тийм үед зүгээр л би шүдний имлэг за ер нь шүдний имлэг орох цаг болсон юм байна гэж боддог заяа. Тэгээ би яг шүдний имлэг цаг аваад очингуудаа ер нь айл шүдэнд ломбдох хэрэгтэй байна шалгуулдаг. Одоо надад ломбдуулах хэвээр дахиад хоёр шүд байгаа. Шүдний эрүүл ахуй дээрэс нь харагдцсан ч гэсэн би үнэхээр хичээдэг. Энийгээ тууштай алдахгүй бас явна гэж бодож байгаа. Шүдний далийн морь бол одоо үнэхээр өнгөрсөн. Надад тэр бол одоо жоохон хамаг болсон. Одоо миний угаасаа та нар бичлэгээр ч гэсэн та нар миний шүдийг харж байгаа, миний амыг харж байгаа, хэлбэрийг харж байна те. Дали. Одоо энэ шид дали. Энэ шид гэсэн дали. Уртлын шүд тэр чигээр ингээл гой тэгшг мишг биш. Тийм ч гэсэн би зүгээр л гой шүднийхаа эрүүл ахуйнд анхаарч ийн. Бас ингээ харагдах байдалд нь ч гэсэн анхаармаар байна. За ингээд миний 2026 оны ер нь бол одоогийн байдлаар би Glow Up хийн гэсэн төлөвлөгөө маань бол ийм байна. Мартаж сансан юм байх юм бол би дахиад part 2 гэж хийн. Та хэд мэн ч гэсэн ер нь ямар гоё ингээд Glow Up өөр дээрээ ер нь хийн гэсэн төлөвлөгөө тавьсан уу? Төлөвлөгөө байна уу? Би бас тэр төлөвлөгөөнүүдээс чинь бас харж байгаа би бас нэр ийм юм хэрэгжүүлвэл бас гоё юм биш дээ гэдэг бас надад гоё санаа өгөөрэй. Гэхдээ хэдүүлээ оны сүүлээр би яг энэ төлөвлөгөөнд хүрч чадсан нь бихэр тууштай хүн бэ гэдгийг өгдөрөө шалгая. За бичлэгтээ минь хамт тасанд баярлаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай.